Сүнс гэдэг зүйл хаанаас ирсэн юм бэ? Сүнс гэдэг зүйлийг ингээд хаанаас ирснэг та ингээд хэлж өгч чадах уу гэсэн тийм комент байсан. Мэдээж энэ талаар хүн болгон боддог те. Хүн юунаас үүсвэ, хаанаас ирвэ? Энийг одоо хүн төрлөختөө хинэнч тайлбарлаж баталж ноцсон хариу гараагүй байгаа. Шинжлэх ухаанч яг батлаад энэ юм а гэж хэлээгүй. Амьтай болон амьгүй бүх материудад бурхан гэдэг зүйл юм сүнслэг буй энергийг өгсөн байна. Энэ амийг, сүнсийг биднэрт бурхан бэлгэлсэн байна гэж итгэж үнэмшдэгч яг тэрийг баталж нотолж од дэлхийн бүх хүмүүс яг энэ юм байна гэдэг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн хариулт хаанч байхгүй. Хүмүүс тэнцэдээр ярилцдаг, зөвлөгөө одоо үзүүлдэг хүн учраас мэдээж энэ талаар бодож үзчихсэн. Миний өөрийн нэг байр суурь хариулт гэж байдیں۔ Тэрийг би та нартай хуваалцъя. За энийг маш ойлгомжтой тайлбарлахын тулд би нэг жишээ авъя. За бүгдөө хамт бодож үзье. Та ингээд нэг юм жижигхэн модны үр олъё гэж бодё. За тэр үрээ хараад энэ модны үрээ штэ гэж ойлгоод хөрсөн сулгаад услаад арчилсаар агаад мод олгочих гэж бодъё. За тэгсэн чинь нөгөө мод нь ингээд өсөж боловсрч тэ хөгжиж ургаж дуусаад танаас хэн намайг бүтээвэ? Хэн юу намайг үүсгэвэ гэж асууя гэж бодъё. За ингээд чамааг үр байхт чинь тэ би хөрсөн суулгаад хөрс чамааг ингээд дижээж тэтгээд агаар, нар, салхи, ус гэдэг бүх зүйл чамд ингээд туслаад мод болгосон юм а гэж хариулъя гэж бодъё. Тэгсэн чи яг намайг одоо аль нь би болгосон юм бэ те? Нар юм уу? Эсвэл одоо хөрш юм уу? Яг аль нь намайг ингээд би болгочвоо гэж асуулаа гэж бодоход танд хариулт байгаа илүү. Аль нэг гэхээс илүү энэ бүх зүйл те нар байж иж, хөрс байж иж, ус агаар байж иж бүгдөө мөн тэр үрийг суулгаж байгаа та байж иж энэ бүхэн одоо мод олж байгаа тийм үү? Тэгж энэ олон хүчин зүйл ингээд чамайг мод болгосон юм а гэж тайлбарсан чинь тэгвэл нарыг юу би болгосон юм бэ те? Тэгвэл энэ хөрш шараа хаанаас үүссэн? Тэгвэл энэ үр хаанаас үүссэн ч гэдэг юм ингээд асуугаад байвал одоо бид бүхний яг хүн төрлөختөн би хаанаас үүссэн бол хүн юм уу? Одоо тэ сүнс юм уу? Бид нар юу юм бэ гэж асуудаг асуулттай л адилхан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар нэг зүйлээс юусоо үүсэхгүй гэж би боддог. Нэг л зүйлээс үүсэх ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ дэлхий дээр үүсэж байгаа амьтан амьгүй бүх зүйл нэг л мөн чанараас юусоо үүсдэггүй. Маш олон одоо учир шалтгаан, амьдралын мөн чанар, зам ёс тэ маш олон бүртлүүдээр ингэж үүсдэг шиг бидний сүнс ч гэсэн нэг л зүйлээс үүсэхгүй. Тийм болохоор хүн болго өөрийн мэдэрсэн өнцгөөсөө одоо тайлбарладаг гэж би боддог. Жишээ нь хэд тэр модыг үр байхад нь олоо суулгасан хүнийг мод болов чи надаас өөр мөн чанартай. Тэгэхээр чи гэд нөх хүмүүс яриад байдаг хайр гараг гэж ярьдаг тий. Хайр гаргахын чинь бид нарыг ингээд авчираад одоо энэ дэлхий дээр суулгаад амьдруулаад төрүүлээд ингээд дадуулаад тий одоо аваад ирсэн байлээ гэж ярьдаг нэг хариулт нь бол яг энэтэй ижил. Хин нэгэн тэр одоо өрийг суулгасан бол тэр суулгасан хүн хайр гаргийн ч юм уу тий ямар нэгэн гадны илүү хүчтэй хүчин зүйлээ гэж ингэж хүмүүс хардаг шиг тэгж харт юм байна. За тэгээ нар сар дэлхий тэр хурс шороог хаанаас яаж үсээд өөрийг нь мод болгосныг ямар ч тайлбарлах боломжгүй те. Энэ бол хэдэн тэрбум жилийн хугацаанд маш олон нөхцөл байдлын маш олон мөн чанараар ингэж үүсэж амьдралын нийгмийн хэрэгцээ гэдэг шиг дэлхийн ертөнц оршихуйн хэрэгцээнээс үүсэж бий болсон зүйл тийм үү. Тэрийг бол бид нар ингээл эволюцийн хууль бид нар байгалийн амтан байгалаас үслээ гэж ярьдаг. Тийм бид нараас хувьсаж өөрчлөгдөж байгаа. Хүн төрлөختөө үүссэн цагаас хойш ухамсар, майнд, сэтгэл, дүр төрх байгаа бүх зүйл нь өөрчлөгдсөөр хувьсаар байгаа. Энийг ингээд хувьслаас бид нар бий болсон юм байна гэж хэлвэл бас л нэг юмны нэг л талын хариулт болохоос бүрэн бүтэн хариулт болж чадахгүй гэж би үздэг. Бурхан бидрийг бий болсон юм байна тий. Ямар нэг юм илүү бидрээс хүчтэй зүйл гарч ирээд ингээд санаатаа гарч юм а тий. За нэг юм мод би болгоё гэж байгаа юм шиг ингээд би болгосон юм байна гэж үзэхээр тэр бурхныг бас хэн үүсгэсэн гэдэг асуулт гарч ирнэ тий. Тийм болохоор бид нар хин хинийгээ хэн хүчтэй болохоор үүсгэсэн биш. Энэ дэлхий дээр байгаа энэ мод, салхи, чулуу бүх зүйл ямар нэг амьдралын зам ёсны хэрэгцээнээс цаанаасаа хэрэгтэй болохоор л үүсдэг. Тэрэн шиг бидний сүнс, бидний мөн чанар байнга хувьсаад өөрчлөгдөж шинжлэхтэй явж байгаа нэг зүйлээс бүтээгүй сүнс гэдэг маань маш олон оршихуй мөн чанарууд нийлбэрлэж ингээд бүтээсэн. Тэгээ тэрийг ганцхан энэс бүтсэн юм ингээд дагаад гайхаад одоо тэрийгээр шүтэж биширж явах юм бол одоо маш өрөөсгөл маш жижигэр харсан тойрог болох юм шиг надад санагддаг. Тэрний оронд бидний энэ ухамсар сүнс гэж яриад байгаа зүйлүүд маань те эцэс төгсгүүлгүй энэ зам ёсны урсгалаас өөрийн амьдралын зам ёсны хэрэгцээнээс үүссэн юм байна. Энийг ганцхан яг энэс л үүссэн гэдэг хариултыг авах гад яваад байгаа нөрөө нэг бодлын нэг ухаантай юм шиг те бид нар хүн төрлөختөө ингээл хаанс үүссэн бол гэж яваал нэг бодлын нэг юм
Ухаанбаатар юм шиг тий маш том зам ёс тайлбарлах аргагүй энэ хүрд энэ галактикийн юунаас нь үүссэн гэж одоо хайгаад идэм бэ гэдэг шиг ийм одоо надад санагддаг. Өмнө ч гэсэн гэхдээ би сүнс юунаас үүссэн гэж бодож хайдаг, сонирхолтой санагддаг байсан. Бид нар маш олон юмнаас үүссэн юм байна. Үргэлж хойсож, өөрчлөгдөж, шинжлэгдэж явах юм байна. Миний махан бие буюу физик бие маань насан туршаад үхээд ингээд байхгүй боллоо гэж бодоход намааг үсгэжсэн тэр энерги гэдэг зүйл цаашаа маш урт аяллыг үүсгэнэ. Маш урт энэ дэлхийн зам ёсны энэ тойрогт галактик дотор өөрийн хэрэгцээтэй зүйлдээ оролцоол явж байгаа. Дэлхий дээр үүссэн бүх зүйл ингээл би юунаас үүссэн гэж асуудгүй юм байна л да. Одоо чулуу жишээ нь би яагаад чулуу юм бол те намайг хийн үсгэж үү гэж асуудаггүй, мод бол би хаанаас яагаад мод болчих вэ гэж асуудаггүй. Ганцхан ингээл асуугаал хайгаал хариултыг авах гээд яваад идэг оршвол хүн төрөлхтэй юм байна. Нэг бодлын маш ухаантай юм шиг, нэг бодлын байгаль дэлхийн хуулийг ойлгохгүй байгаа юм шиг те. Тэр хувьсаад өөрчлөгдөд гариг ертөнц үүсээд хүн буюу одоо мөн чанарлаг энерги дотор шингэж уусч ортлоо магадгүй ямар ч хайрыг мэдэрдэггүй, магадгүй ямар ч те сэтгэлийг мэдэрдэггүй байсан баг. Харин хүнлэг мөн чанар буюу зүрхтэй ястай юм нэг оршихууруу шингэснээсээ хойш хайр буюу мэдрэмж гэдэг зүйлүүд нүүссэн баг. Ингээл хүн төрөлхтөн маш олон зүйлүүдээс би энэ байгалаас те сүнс ухамсар галактик одоо тэр орон зай сансрын орон зайгаас мөн тарих майнд нь бол өөрөө хичээл зүтгэлээр амьдралын туршлагаас үүсээд явж байгаа гэж би ингэж ойлгодог юм аа. Та нараас энэ дээр ямар ойлголттой байгаа сэтгэлдээ үлдээж болно. Гол нь бид нар цаашаа хөгжил, маш их хөгжил бид нарт байна. Бид нар дахиад маш их хувьсаж өөрчлөгдөж, маш олон зүйлүүдээ өөрсдөөсөө таньж мэдэх буюу гаднаас таньж мэднэ. Тэгэхээр бидний тэр галактик ертөнцөөс орж ирсэн тэр ухамсар сүнстэй холбоотой энерги маань өөрөө хөгжих буюу тэндээс асар их хүч гарах боломжтой. Физик бие маанаас тодорхой хэмжээний хязгаарлагдмал ч гэсэн өөрийн гэсэн хүч чадалтай. Мөн тарих майнд буюу мэдлэг гэдэг зүйл хүн ойлгож ухаарал судлаад уншаал байвал боловсрдог, илүү хөгждөг тархины мэдлэг ч гэсэн хязгааргүй буюу асар их байх боломжтой. Энэ бүх хүчүүдийг нийлүүлээд нэгтгээд нэг чиглэл рүү, нэг фокус руу хандуулж чадвал тэр зүйл нь юу ч байсан том дээлүүдийн хүн төрөлхтөн үүсэх боломжтой гэж үздэг. Гэтэл тархин нэгэн үсээд, биеийн нэгэн үсээ бодол сэтгхүүс сүнс нь өөрөө мэдрээд байгаа болохоор бид нар юм эмх замбраагүй салангад байгаа юм шиг өөрсдөө мэдрээд байгаа. Энэ хүрээд өөрийнхөө бас тайлбар, өөрийнхөө ойлголтыг дуусгая. Баярлалаа. Бодлоо хаваалцаарай. Та нартай амжилт хүсье.